Энэ сумын түүхийг унштай. Он дараадлаар нь хийсэн сум байхгүй Монголын хэмжээнд. Би хийлээ. Онцлог үйл явдал. Хамгийн эрт нь одоо 760-ны түүх амьдаа явж байгаа хонтой. Тэгээ одоо Жомодын байлаа. Тэгээ 100 модны байлдаанаас ихэл Түлэн сум яаж гарсан юм бэ? Бичиж шээ. наач гараад ир. Тийм. 100 модны данд оролцож ирсэн. Галдан бошиг таан чи 1696 оны 100 модны тулаанд байлдаад хүчин давтангуудаа сэлэнг рүү зогтсон гэж Наас Сүхбаатар огш ярьж байна. Сэлэнг рүү зогтсон юм байна. Тэрийг манжууд буруу замаар хөөцсөн юм байна. Тий, уг нь хөөхн хөөсөн юм байна. Ардын жанжин болохоор шууд энэ алтаа ууд руугаа л явсан юм байна лээ тий. Манай жанжин гэсэн үг шүү дээ. Алтаа руу явбал тэгээд тэндээ нэг 6-7 жил амьдэрсэн юм уу та. Цаана нөгөө 100 гарын нөгөө зэв ард нь чи хаан болцсон. Зарцсан өөрийгөө тийм ээ. Тэгээ манч наам нэдэг альчгүй болцсон. Тий. Тий. Хөвдөд одоо яа. Тий. Тэгэл манжид орсон юм байна шүү дээ. 1702 онд ардын жанжин өөрөө. Тэгэл засаг ноён болгож өгсөн юм байна. Албатууд нь 700 гаруй өрх байсан. Олон ч өрхтэй олцсон юм байна. Тэгэл тусгаарс нэг хошуу бий болгож өгөөл. Тэгэл тэрний үр дүнд бид нэр өнөөдөр ингээ өөлдгээс олж шээ. Тэр үчнөө өөлдүүдийг сарнууд бодлого явуулж ирсэн байна л шүү дээ. Маш их явж ирсэн юм байна. Тэр өөл гэдгээ хэлдэггүй. Тэгээ ургийн тодорхойлолт байхгүй тэр үед чинь. Ерөөсөө бүхэн халах. Тийм баг тий. Тэгээ халхан хүмүүс яваад идэг. Тэргээр юу зарим тэгээ мэдэхгүй тэргээрээ их яваад дарагдсан. Тэр Монгол улсын хэмжээнд 14,000 өөлд байдаг гэдэг бол худлаа та. Одоо жишээ нь манай үр хүүхдүүд ингээд хот руу явчихж шít тийм ээ. Тэдний үр хүүхд гараад ирж ийн жинхэнэ өөлдүүдийг тоолвол бүр овоо тоо гарах байх. Тийм. Тэгээд би энэ Өлзөд гэдэг нэртэй газар өөлдүүд байдгийг гэж дууссан. Тэгээд би тэр дунд говоос асуулаа дунд говийнхнаас. Ганц нэг хүн тий өөл байдаг гэж юм лээ. Дунд говь үү? Тий. Яг нийлэнхүүтээ би өөл гэдэг байгаа юм бол байхгүй юм байна л. Дунд говоос асуулаа. Говьолтой шарга маргадсан. Говьолтой шаргач өөл гэдэг. Өөрсдөө өөл хойдууд гэдэг. Хойд аймгийн улсууд гэж ярих юм байна лээ. Гэхдээ өөл гэдэг овг байна лээ. Өөлд нь ямар өөлд гэлээ хоёр янзын өөлд байна лээ. Их өөлд ч гэлөө нэг өөлдүүд байгаад байгаа. Би говьолтой шаргасан юу яах гээд бүхий ном хийгээд би сумынхаа. Тэгээ Эрдэнэ үрдийнхээ одоо нөгөө ном маань дуусчих. Эрдэнэ үрдний бөхчүүдийг бас давхар хийсэн. Манай ач нар байж байгаад өнөөдөр Сайн нэлээд аваад. Би тэр чи 10 ачтай. Сая зөндөө хөлтөд оволдож байгаа яваад л өнөөдөр. Тэгээ 10 жанжин 1702 онд манжид орчоод Манай тэгээ 1703 онд манжууд юу яатсан бэ? Нэг хошуу болгоод тэр одоогийн Баян хонгор аймгийн Өлзийт сумын тэр хонгор азрагын нуруу гэдэгт байршуулсан юм байна. Нүүлгсэн юм байна. Манай өөлдүүдийг тэнд очиж 10 жанжин өөлд болоод тэгээд тэндээсээ дараа нь халах голын сав газар авчихсан гэдэг шүү дээ. Одоо хөлбөртэй байх. Тий. Тэгээд 1761 онд манай сум чи энд ирсэн гэж. Сайн аюун хан аймгийн харьяа. Гомих нүүдэж. 3 нүүдсэн. Түрүүдэс даваач юм чи хамаагүй шүү дээ. Даваачтай хамаагүй тий. Амар санаатай бас хамаагүй. Амар санаа даваач энтрийг божигнуулж явах үед тийшээ аваачаал тэгээд ирнэ хэрэг бишдэж мэднэ гэдэг дээр татцсан юм шиг байна. Би тэгж л ойлгосон шүү дээ. Тэр оюун жаргал гэж нэг судлаач байдаг. Тэрний ном байдаг юм байна лээ. Оюун жаргал баха таних уу та? Танихгүй юу? Өөр юм уу? Гэхдээ манаас нутгийн хүн, Монголын хүн. Тэр хүн бол тэр замын сайн судалсан юм байна лээ. Манай сумын нэг залуу байдгийн докторант одоо. Тэр хүн болохоор 10 жанжны явсан зам мөрийг судалсан байна. Өстө цаг минутаа шихүү гаргасан байна л. 10 жанжныг. Манай сумын судалгаа их явагдаж байгаа. Тийм. Тий шат өөр болсон нэг үе. Тэгээд ийм олон ном байна. Тэгэлгүй яа. Одоо энэ ном чинь бүр сайжраад гараад байна, тийм ээ? Нэмэгдээл.
Миний хамгийн хайртай ном. Номон дотор хайртай ном хайргүй ном энэ. Миний өвөг дээдсийн юу хэлмэгдлийн тухай. Батчуулан гэдэг энэ номыг нэг залуу хэвлж өгсөн надад. Манай хатан дөө. Тэрэнд их баярлалт юм. Би өөрөө мөнгө байхгүй чинь хүмүүс гооч хэвлүүлж шít номыг. Жишээ нь хандивлагч аав. Одоо хандивлагч нэрээ номон дээрээ тавина. Зурагтаа тавьдаг ингээд. Ингээл. Тийм аа. Тийм тэгэхгүй бол Тэгэхгүй бол тийм. их төгрөг авахгүй 100,000 цаас. Олны одоо явчихдаг шүү дээ. тийх багтаа. Тийм. Нэг ном биччихээ дараа нь хэвлүүлэх гэж хандивлагч чана гэдэг чи бас нэг Ястаа хэцүү шүү дээ. Тийм. Би нэг 100 нэр бичиж аваад галтдаг шүү дээ. Тараа ном гарсан. Энийг би хараагүй ном Тийм. тий. Энэ гарсан байна гэж байна. Би хот орохоор бол ном хайгаад явчихдаг. Энэ одоо танд их хэрэгтэй байна. Тийм байна. Би ойртын тухай ном байна уу гэж явчихдаг шүү дээ. Тийм. Наас ухаатад багшд надад номоор хангадаг. Аа. Тий. Тийм. Тэр хүн чи агуу хүн шүү дээ. Эренчин бямбагийн араас л орох гэж байгаа хүн шүү дээ. Тийм. Ойрт судлалаар бол одоо та нар сайн судалдаг байна. Энэ Японы эрдэмтэд байдаг юм гэсэн. Тийм олон хүн байдаг баг. Өөр монголчууд судалдаг юм. Өөр мөрийн одоо ойртын төгсөс хамгийн нөлөөтэй намсрай. Тий. Тусаа. Тэг гэсэн. Тэрийг сайн бичдэг гэж ярих юм байлаа. Ном нь сайн гэж ярих юм байлаа. Төгчид. За тийм сонирхолтой байна да манай. Тийм. Өөн одоо таны нотол бичээр Уг нь одоо танаас энэ замаа дуусгаа хойш нөгөө хөвсгөл явдаг зам юм биз биш үү? Мөн тий. Мөн. Энийг дуусгасан бол одоо уг нь хэрэгтэй баг. Тий. Тэгээ таг болчихдог 9 жил болж байна. 9 жил болсон шүү дээ. Уг нь би ядаж энэ сум руу 70 бэлэн болчихсон байх шүү дээ. 30 км. Тий. 30 тийхэд бараг болохоо. Тий, тэр нь бэлэн. та өөрөө хэдэн хүүхэдтэй? Би 4 бандтай. Манай 4 бандын дээдли 400 байна. Том банд их юмч. Ооч. Анаахад багшилдгээ. Хоёр дахь нь хуваарай нэг бизнес хийдгээ. Гурав дахь нь ерөнхий боловсролын сургуулийн багш. Дөрөв дахь нь энэ 3 дугаар эмнэлэгт ажилладаг. Хөдөлгөөн засалж гисэн. Нэг 10 ачтаар болж байна те. Оо, Та өөрөө ямар ажил хийдэг байсан? За би болохоор зэрэг уртаашаа барилгын тэмс төгссөн. За. Тэгээд ардсан холбоог үлжил суманд байгуулад. Тэгээд ардсан холбоо байгуулахаар чинь зэрэг 96 онд ялангуут нь сумын тамгын газрын дарга боллоо. За. Тэгээд удирдлагын актемд явлаа. Тэгээд 2000 онд ажилгүй боллоо. Ялагдлаа сонгуулаа. Тэгээд 2008 оноос сумын орлогч дарга боллоо. Тэгээд ер нь 12 он тэгээд хуваарай юм хийжсэн л те. Хуваарай можоо хийдэг юм би. Эднэрийгээ л хийдэг. оо. Болно. Тэг. Ганц нэг настай хүмүүстэй уулзуулж тэр юуг сэтэр мэтрийн асуудал тэр талаар ярий. Тэг үү? Тэг. Тэгж туслая. Тэгээ энэ төв соёлын дурсгалуудыг үзүүлээ. Дахин сэргээгдсэн дурсгал мурсгал зөндөө юм байгаа. Оо,